нэмэгдэл үүсгээд нийлээд 10 төрлийн нэмэгдлүүд байдаг. Нэмэгдэл үүсний хийж байгаа ажил дээр нэмэх нь одоо хийсэн ажил дээр өдөр хөдөлмөрийн хуулиар тогтооцсон илүү цаг гэх мэт. Энэ болгодгоор болгогдно. Нэмэгдлүүд нь зайлшгүй чухал орон нутгийн нэмэгдэл болгодгоор болгогдно. За мөн одоо олон жил ажилласан нэмэгдэл байж байгаа. Гагцхүү тэр нь 25 онд олгож ирсэн яг тэр төвшин дээр нэрлсэн дүн рүү орж байгаа байхгүй. Зарим нэгэн нэмэгдлүүд жишээл унаа хоол гэх мэттэй. Энэ зүйлүүд нь шууд үндсэн цалиндаа шингэж орж байгаа. Цалингийн бүтц төсөр болж байна. Энгийн хэлбэр болж байна. Нөгөө талдаа бид энэ үндсэн цалинг цаашдаач доктортой нэмэгдүүлэх бодлогынхаа үүдийг нээж гин гэсэн. Тэгэхгүй бол бүх юм үндсэн цалинтай үйлдсэн ийм нөгөө нэг хуваар хуудсан нэмэгдлүүд байгаа дахаар нэмэгдэл гэдэг чинь хүн болгонд тэгш очтгүй тийм ээ. Эхний 5 жил багшилж байгаа хүнд ямар нэмэгдэл байна. Тэгэхээр үндсэн цалин гэдэг бол өөр амьдралын гол баталгаа, амжиргааны баталгаа байх гэсэн ёстой гэсэн ийм бодлогын үүднээс хийж байгаа ажил баггүй.